Ойрын өдрүүд танад дэлгүүрийн байршил хаана вэ гэх асуулт маш их ирж байгаа. Үүнийг илүү дэлгэрэнгүй байдлаар аман хэлбэрээр тайлбарлая. Бидний харж байгаа зүг хэрэг та ертөнцийн зүгээс баруун талаас ирэх бол ийм арт хаан уул дүүргийн ийм артаас ертөнцийн зүгээр зүүн тишээ чигээрээ яваад ганцгүй шилэн бүртээ шилэн басаатай паркод мол гэх улаан гэдэг байна. Их зурд нь үндэсний цэцэрлэг түрээлэн байрлаж байгаа. Түүнээс гадна танд зогсоолын асуудал бидээс гарахгүй байгаа гэвэл их зурд нь үндэсний цэцэрлэг түрээлэнгийн хоёр талд маш том зогсоол бий. Бас паркод молын өөрийн уртлын төлбөртэй зогсоол байгаа. Түрээлэнгийн зогсоол дээр машина байршуулсан тохиолдолд энэ хүү шилэн гүүрээр явган оны гарцаар дээгүүрээ нэвтрээд нийтийн тээврээр ирэх бол яг молын уртал автобусны буудал байршиж байгаа. Энэхүү чиглэлүүд нь харагдаж байна. Паркод мол дотор онцлог хэдэн газар нь хоолны газрууд бас кино үзүр үйлчлэгээний газрууд байршиж байгаа. Өргөө кино театраас эхлээд их зур зүгээс ирвэл бидний өмнө үндэсний цэцэрлэг төрөл харагдаж байна. Баруун хойшоо эргээд явганы гарц. Ертөнцийн зүгээр зүүн талаас ирвэл бидний өмнө харагдаж байгаа энэ Дүнжин гарын уулзар харагдаж байна. Цаана Баялаг ундраа худалдааны төв болон Нарантуул олон улсын худалдааны төвүүд харагдаж байна. Хэрвээ Дүнжин гар талаас ирэх юм бол урдуур нь яваад цамынхаа хойд талаар шууд хойшоо эргээд авто зогсоол руу нь орох боломжтой. Гадна зогсоол төлбөр 30 минут нь 2000. Хэрвээ та хүсэх юм бол доошо Б1 давхар руу дулаан зогсоол руу бас машина тавих, байрлуулах боломжтой. Тухайн модулын үед хоёр төв хаалгатай баруун болон зүүн алингаар нь орсон дотгошоо орно. Зүүн талын хаалган тэнд дараагийн чинь төлөөжөр болон CU-тэй энэлийн хаалган болохоор яг логоныхоо доод тал байршиж байгаа. Ертөнцийн зүгээр хойд талаас ирэх бол бидний мэдгээр Баян Монголын уртлын зам дээрээс Сүмбэр урд болон Жүр өрийн эсрэг талаас нарийн коридороор их цойноос нь ороод ирэх боломжтой. За ингээд ороод ирлээ. Энэ нөрөө молын нэг давхар. Хэрвээ та зүүн талын хаалгаар орвол энэ коридороор орж ирээд их цааш уурсдаг шат руу доошо Б1 давхар руугаа бууж өгнө. За ингээд буухаар ертөнцийн зүгээр зүүн тал Эко маркет буюу Эко зах байршиж байгаа. ертөнцийн зүгээр ихц баруун талд нь энэхүү самбарыг харж байгаа бах тий. Энэ самбарыг хараад Эмийн сангийн ихц өөдөөс харсан ийм ланг байна. Хаяг шошго лого байхгүй шүү. Гаднаас нарахаар нэг юм цүнх мөнх гоосоо гарагдж байгаа. Гэхдээ яг яс юм дээр оронгол ингүүний стор үүдэн шүү.